Яс суртахууны дороотолд орж хог новшоор дүрсэн энэ ертөнцид эрхэн хүссэндээ хүрхвэ. Өнөөдөр бид Гачиякута манганы талаар гүнзгийрүүлэн авч үзэх болно. Энэ нь нийгмийн доод ангиллаас дээд ангиллал руу шилжих гэсэн түгээмэл ойлголтыг эсрэгээр нь эргүүлж бичигдсэн тун сонирхолтой зохиолтой манга юм. Гачиякута гэх энэ манга бол Кей Уранагийн бичсэн Хидеёши Андогийн зурсан манга юм. Тэрээр Fire Force-ийн Atsushi Okubод тусгаар ажиллаж байсан гэдгээрээ алдартай. Энэхүү зураг нь ширүүн cyberpunk маягийг агуулсан бөгөөд ер бусын элементүүдтэй хослуулсан тул ердийн буланд мангануудаас ялгардаг. Энэ манга нь Weekly Shonen магазинд анх 22 оноос гарч олон шүтэн бишрэгчтэй болоод амжсан. Гэхдээ яг юугаар онцгой вэ? Тэр бол зохиол. Зохиолын хувьд гэвэл Родо гэх хүүгийн тухай өгүүлдэг. Тэрээр дээд ангиллийнхны амьдардаг хүүгч хотын ядуусын хороолд амьдардаг. Гин буруугүй атлаа хүнд гэмт хэрэгт гүтгэгдсэн тэрээр аглаг хэмээх доод ертөнц рүү хаягддаг. Гэвч Родо цөхрөлт автгын оронд шин зориг олдог. Тэрээр шин хүч болох жинки гих зүйлтэй холбоотой болж сэтгэл хөдлөлийн хүчийг ашиглаж сурдаг. Түүнийг ашиглан тэрээр шудраг бус байдлын эсрэг тэмцэж эхэлнэ. Энэхүү зохиолт маань Родогоос гадна сонирхолтой туслах төрүүд ч олон бий. Жишээ татвал Engine гих нууцлаг хэрнээ хүчрхэг нэгэн. Тэрээр Родог цэвэрлэгчд гих бүлэг дэлсүүлнэ. Тэд хамтдаа аимшигт мангасууд болох гажуудлууд хэмээх хогон дундаас бүтсэн мангасуудтай тулалддаг. Харин Лаймагийн хувьд бол тэрээр өвөрмөц чадварлаг тулаанч бөгөөд өөрийн гунигт өнгөрснөөсөө салж чадахгүй байгаа дүр. Эдгэр дөрүүдийн ачаар Гачиякута энгийн нэгэн адал явдалт цуврал биш, илүү гүн гүнзгий утга санаатай аливаа хүмүүст ойлгуулах зүйлтэй бүтээл болж хувирдаг. Гачиякутагийн хамгийн сонирхолтой зүйлсийн нэг нь яахын аргагүй тохиолд дурддагдж буй асуудлууд юм. Эднийг дурдвал ялгуурлан гадуурхалт, хаягдал, золиос гэх мэт сэдвүүд багтдаг. Энэхүү мангад нийгмийн дээд ангийнхан буюу Тэнгэрийн хотынхан, ядуусын хороол болох ядуусын хотод амьдардаг Аглак хэмээх хотынхан гэсэн ертөнцийг ашиглан нийгмийн тэгш бус байдлыг илэрхийлдэг. Энэ нь ширүүн, горц бөгөөд үнэн байдлыг нууж хаадаггүй, үүний дээр Хидеёши Андогийн граффити стилтэй наривчилсан зургууд нь уг манганы дүрслэл, өгүүлэмжийн хувьд бусдаас хамаагүй илүү болгож чаддаг. Тэгэхээр яагаад Гачиякутаг унших ёстой вэ? Хэрв та эрч хүчтэй тулаан, өвөрмөц world building болон нийгмийн гүн гүнзгий сэдвтэй бүтээлийг сонирхдаг бол энэ манга таны сонирхдаг манга гэсэн үг. Энэ нь Дорогийн эмх замбраагүй байдал болон Attack on Titan-ы сэтгэл хөдлөм түүх Fire Force-ийн хэв маягийг агуулсан. Түүх нь одоо ч үргэлжилж байгаа учраас яг одоо эхлэхэд та хоцрохгүй гэсэн үг. Та Гачиякутагийн талаар юу гэж бодож байна? Уншсан уу? Эсвэл унших гэж байгаа юу? Сэтгэгдлээ доор үлдээгээрэй. Мөн лайк дарахаа мартаоцай. Цогт маань subscribe дарж notification-аа асаагаад шинэ аниме мангатай холбоотой контентуудаа хүлээж аваарай. Дараагийн удаа уулзцгаая. Баярлалаа. Баяртай.